Ховд аймаг 8000 гаруй малчин өрхтэй. Тэдгээрээс 60 гаруй малчин мал маллах арга туршлага хөдөлмөр зүтгэлээ аймагтаа үнэлүүлж аймгийн авраг малчин өрхөөр шалгарсан бол 9 малчин улсын авраг малчин цол хүртсэн. Харин нэг малчин улсын хошоо авраг малчин цол хүртсэн юм. Тэр хүн бол Уян сумын Жаргалан багийн малчин Хянатын Бүрбэ гоёмаа. Хошоо аврагын хүндтэй шагналыг аймгийн засаг дарга баруун бүсийн зөвлөлийн дарга Батсуурийн дүүрж аваар ахлуулсан ажлын хэсэг гэрт нь очиж хүндэтгэлтэйгээр гардуулан баяр хүргэлээ. Бүрбэго айлын ганц хүү өдгөө 50 нас хүрч байгаа. Тэрбээр хүүхэд ахуй наснаасаа эхлэн аавыгаа дагаж мал маллсан. Тэр цагаас хойш өдий хүртэл өгөөж сайхан нутагтаа мал сүргээ адгуулсаар явна. Бүрбэгийн аав Хянат нь нэгдэл нийгмийн үед мал маллаж аймгийн хошоо авраг малчнаар шалгарч байсан туршлагатай малчин байжээ. Аавынхаа тэрхүү малч ухааныг өвлөж бас залуу хойч өвдөө өвлүүлэн 10-аад хүнийг Бүрбэго малжуулсан гэлээ. 10 айлыг одоо малжуулсан. Тэгээ одоо салхи өл шинэ өгөөл байнгын одоо хүн өөр одоо альбаа юмыг бүтээсний дараагаар ахаад төмөн олонтойгоо хуваалцдаг юм угаасаа тавилан байдаг юм байна. Тэгээ мал маллах гэсэн мал нослон мал ноолор авах гэсэн одоо тэгэл тий хүнэмэр оруулж явнаа бас тийм ээ. Миний аав бол бас аймгийн хошоо улсын аврагад бас явж исэн. Аавын минь бас надад иймэрхүү сайхан алдар нэр, иймэрхүү сайхан зам гүүр тавьж өгсөнд аавд бас баярлж байна. Бүрбэ аврагынхаа Уян сумын Жаргалан багийн нутаг Суврах гэх газар нутаглаж байна. Тэрбээр 1300 гаруй толгой мал тоолуулж аймгийн авраг малчин цол хүртэж байсан бол 2015 онд 2500 гаруй толгой мал тоолуулж улсын авраг, харин энэ онд улсын хошоо авраг болохдоо 3000 гаруй толгой мал тоолуулжээ. Тэрбээр 5 хошоо мал малладаг нийт малын ихэнхийг хонин сүрэг эзэлдэг байна.